би дуу хорыг шигдэх элвиг тансгийн учирлаар энэ тангимд хорон зогссон эрхэмсэг та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан гайтхан мэдж хийж байгааг маань хүлээн авцгаана уу. Уулзсан хүмүүс уулзаж учрахстай хүмүүс очирдгаа гэдэг. Гайхалтай сайхан энэ өдөр та бид бүхэн халуун дулаан уур амьсгалын дор бид бүхэн өнөөдрийн тангимд уулзлаа. Тэртээ 1956 оны 19 жилийн 4-р сарын 8 буюу яг энэ өдөр Сэдэд хэмээх айлд Ямаа хэмээх охин дуу хадаан 8 хүүхэдтэй айлын нэг нь болон мэндэлж байжээ. Өнөөдөр 70 насны ой гэх юм уу төрсөн өдөр гэх юм уу тэрийг хэлж тохирч байна. Ой гэж явах юм уу? Ямаа гэж төрсөн өдөр гэж явах уу? Насны тэр арай их хөгшин юм шиг санагдаад шүү дээ. Тэр төрсөн өдөр гэж явчихдаг уу? Гэтэ яг эзэн өөрөө л мэдгэлтэй эзнээс өөрөөс нь олж асууя. 70 насны ой гэж ярих уу? 70 насны төрсөн өдөр happy birthday гэж ярих уу? Ой юу төрсөн өдөр? Төрсөн өдөр. За төгөлөө шүү. 70 насны төрсөн өдөр. Гэхдээ тэгэл үгүй 70 насны төрсөн. Тэр нь арай гоё юм байна. Хүн ер нь энэ ертөнцид мэдлээд 3 их найрыг хийдэг. Ага залуу наснда сэвлэг үргэх найр гэж хийдэг. Идэр залуу наснда ижлээ олсны найр гэж хийдэг. Тэгээд дараа нь энэ биеийг инхрийлэн хайрлан явж чадах хаваас 80 насны найрыг хийдэг. Одоо 10 жилийн дараа харин 80 насыг болоод найр гэж яриа заяа. 70-ыг болоод төрсөн өдөр гэж явъя. За ингээд өнөөдөр ямар ихсэ төрсөн Ямаа их гэсэн хамгийн хайртай дотных нь өмзөд цугласан байгаа. Надаар хэлбэл та бүхэн Ямаа ихчийг бүгдийг бүгдийн сайхан мэднэ. За тэгээд төрсөн өдрийг мэдээж тэгтээ энэ ч бол 20-30 настай залуучуудын төрсөн өдөр биш шүү дээ, тийм ээ. 70 нас гэдэг бол бас тэр олон хүний хүсэж наслаад байдаг бас нас биш. Энэ бол сайхан нас. Энэ бол яг үүндээ залуучууд бидний хувьд бас ялчгүй өндөр нас шүү, тийм ээ. Бас өндрийн хувьд өндөр насаа зүгээр. За тэгээд төрсөн өдрийн баярыг бид бүхэн нийтгэр сайхан тэмдэглэхээр олон сайхан уран бүтээлчтэй сайхан дуу хууртай яриа хөрөөтэй энэ өдрийг гайхалтай сайхан өнгөрүүлээ гэдэгт би итгэлтэй байна. Ингээд төрсөн өдрийн баярыг энд хүргэж сайхан ерөөл айлдаж морин хууран дуургаж уртын дугаар эксэгдүүлэх нь Монгол түмний ёс юм аа. Та бүхнийхээ түмний гişүүдийн госол дуучин ууган баяр морин хуурж данин нарыгаа тайсан хүнд тэнгүүрээ халуун гадаад ажиллаар үлдэх амтгаа. Яагаад энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлээ. Алдар тарамдад бажарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн энэхүү сайхан өдөр 70 насны босгыг алхаж байгаа Ямаа ихчтэй наз жаргалын дээдийг хүсэн өрөөё. Тэгээ монголчууд маань аливаа сайхан баяр зинглийг амны бэлгээс аштын бэлэг хэмээн бэлгшээж ерөөлийн сайхан үгийг айлддаг ийм сайхан уламжлалтай байлээ. Тэгээд энэ төрөлцсөн гэсэн та бүхэндээ бас зориулаа. Ерөөлийн үгийг айлдъя. Сайн сайныг саатан хүлээж өдрийн сайныг өндөр хүлээж өнөөдрийн өдрийг өлзий буян та өдөр юм гэж өндөр дэнжин өргөн зас журган болмон зоглоолаа өндөр их баяр зингэлийг үүсгэж байгаа юм бизээ. Нэртэйс их тайцэн өгдөөс улбаатай эвчсийг сэгсэн мат цагаан мөргөөний төм хоймол баярлуулан тавьсан эгсүм тань зундаа мургсан зэцэгсийн журамтай нэгэрсэн эдэний дэж намар таамургсан навцын бүр найр тавьсан сартын дээжээ. Ард олондоо хунд болсон айчин хунд зоог болсон адуу малын тань бишиг буян айрыг сархад эдэн тань байлээ. Зээ таахс яакси тансаг сайхан жаргал бүсий үгийн дутуу юмгүй яв өмсөж зүгээр хэлбэг яв эдийн дээдийг хэлж яв эдэний сайхныг зооглож яваа. Үрэн танихгүй өнөр өтгөн үрээгээр танихгүй баян затралан явахын өлзий утдаг өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлээ. За тэгээд Ямаа ихчтэй 100 илүү насыг настаж 6-аадан алтан таяг дуулж 100 хаан бол доор зүтгэж жаргалын алтан ширээндээ задрах болтугай гэсэн ерөөл өргөё. Та бүхэн маань айл сайтай эвсэг явцгааж ажил сайтай чирээлэг явцгааж жаргалын дал айл өмгөж хөдөлмөрийн салбар дөрж явбэ. Хайр ирэхэд далайн шиг буцаад их болог шиг ганг мөрөн далайн шиг ёроолоосоо өндөрч альбер баасан мод үзүүрээ сайн цэцэглэж юу сансан гэсэн цагаан гэсэн ерөөл өргөн бүтэж явахын өвчийн өвдөг ерөөлийг өөдөө
дэвшүүлээ. Өдөр өдрөөр өөж сар сараар сайжирч жил жилээр жигдэрч он ондон дэшилж олон үеэрээ жаргаж яваарай гэсэн сайхан мөрөөлийг өргөн дэвшүүлээ. Эвлүүлж ирсэн миний 9 сүүлийн цацал болог эгшилж хүмүүрх дуу хуур маань ерөөлийн зэнхэр хадаг болог. За тэгээд ямаа ихчгээ сайхан одоо баяр цэнгэл дээр эхний дундуугаар олгож Монгол ардын найзан мортын дуу өвгийн шуу хоёрын өвгний дуу болох жаргалтай дэлгэрэмийг сайхан дуу өргөн барья. Хүннүү сүнэгийн үеэс уламжилтаа хөнгөн сайхан адуун сүргийнхээ дил сүлээр хийсэн морин хуур хэмээх сайхан хөгжмийг бид өхөн гიშгэлүүллээ. Тэгээ сая бол өвөрлөн мор хэмээх аялал гიშгэллээ. За тэгээ одоо бол би зүгээр ямаа чихэн үүднээс бодоход бол та бол төр түмэндээ хийдгээ хийсэн одоо бол зүгээр би л хоёртаа миний ээж бас тэгж л боддог. Одоо бид яах вэ? Өр хүүхдүүд минь л одоо тэгш дүүрэн сайхан анс жаргалтай ач зээнэрт нь эрүүл их л одоо болоо гэж боддог бол би энэ дотроос өөр онцгойлон бас эцэг хийхээ өвд эцэгхийн үргэлжлэл болж яваа дөрвөн сайхан хүүхэд нь онцгойлон өнөөдөр ээжээ авдаа ийм сайхан зүйлийг бэлтгэн бас халуун дулаан баярын бэлэг барьж байгаа өр хүүхдүүд нь онцгойлон бас баярлалаа гэж хэлмээр байна. Та монголчууд ярьдаг хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй болдгоо гэдэг бас хүү охинтой хүний хүсэл биелдэг ч гэж ярьдаг. Сайхан хүүхдүүд нь өнөөдөр тэгш дүүрэн сайхан ажиндралтай аав ээжийнхаа нэрийг өндөрлөж өгсөн өөрсдийн алдар нэрэн зуурайсан бас хувь салбартаа бас чадах зүйлсээ хийж яваа юм сайхан дөрвөн хүн байгаа. За харин одоо төрсөн өдрийн яг за оройн сарын ихтэй байгаа. Тэгэхээр баярын хондог өргөнөө нэгтэй. За тэгээ баярын хондог өргөн энэ дотор за тэгэхээр ширээ дээр ер нь нэг юм баймаар байна. Өнөөдрийн энэ төрсөн өдөртөө тийм үү? Нэг ширээгээ гоё ингээд аваад явчих. За нэг жин тунгийн тааруулаад ингээд хөрхөн удирдаад надтай хамтраад явчих нэг тийм ширээний ахлагч гэдэг хүмүүсийг ер нь бүгдээрээ тохоод явуулчих. За зөөгч үүсгэгчдэр бол бас тэр болгон бид нар дээр орж ирээд ингээд
хундаглаас өгнөд байхгүй шинжтэй болоод явчлаа шүү. За тэгэхээр ширээнд нэг тийм сайхан ширээний ахлагч хүмүүсийг томлъё. Мэдээж ширээний ахлагчаар бол эрэгтэй хүн байх нь зүгээр. Мэдээж эрэгтэй хүн тийм ээ. За эрэгтэй хүн дундаа бас нэг тийм нүнжигтэй Монгол ирэх хүн байдаг шүү. Нэг гоё харахад бас нэг уршаагаа нэг жоохон баг зэрэг энэгээр уршилсан байж болно. Тэгээ бага зэрэг уршилсан. За бүр гоё байх юм бол энэ ардаа нэг 2-3 нуглаатай бүр зүгээр шүү. Ер нь тийм үгүй гоё тийм даацтай харагддаг байхгүй юу? Ингээ хундаг бариад өгч байгаа гар нь хүртэл памбагаад нэг л гоё байдаг байхгүй юу? За тэгээд энэ шалгууруудыг давсан байж болно. Энэ шалгууруудыг 2-3 хүнийг ширээн дээр хангаадаг бол хамгийн сүүлийн эцсийн шалгуурууд бол тэр хүн бага зэрэг урдаасаа хазарсан байж болж байгаа. Яагаад гэвэл ухаантай хүн чинь урдаасаа хазардаг байхгүй юу? Их ухаан заж явсан биз дээ. За жишээлбэл одоо манай баярын ширээний одоо гол ширээний ахлагчаар одоо ер нь 2 өрсөлдөгч байна да. Тэгтээ бас зүгээр тэр нүдний шилтэй ахыг харахаар ингээд тийм номтой байрыг харагдаад байгаа байхгүй юу? Шиг ингэ сониг ингэж харагдаж болж байгаа байхгүй юу? За тэр дуу нэгтэйгээр таныг сонгож байгаа. Окей. 2-р ширээнд. За ер нь бол ах нар бол бүгд л за тэнд бараг л тэгээд ахыг зааж нэг нь насаарч явах шиг боллоо да. Тэр уур толгойтой ахыг тэр шууд заахад заа гэж шүү дээ ерөөсөө. Окей. За цаар бичээд байх боллоо. Нааша 3-р ширээн дээр. Ваа. Хүндэт гэдэг ёсож ирсэн. Яцтай. За баярлалаа. 4 дээрээс. 4-өөс ч одоо өөрөө л Тэмээ бас настаа жоохон ахмад настай хүмүүсийг бас тэгхгүй шүү. Өөрөө сар гэж дахиад тий. За. Манайхан бослог боломжтой болсон ширээний дараа. Бас оршоо болж ер нь яг жин тунтаарсан. За 5-р ширээнээс тэр бослог болсон байгаа. Чи 90 сарын 9 хүн тэнцэж байна. Үнэхээр 4-р ширээнээс 6 дээрээс чигтээ. Хинмэ. Шууны баган жиг болж. За тэгээд тэр хойдлын ширээ бол энэ үйл явдал хамаагүй тэр хүмүүс. Өнөөдрийн энэ үйл явдал хамаагүй. За ширээний тархинаар гэдэг чинь ер нь бол цалингүй өнөөдөр ажиллах гэсэн үг шүү дээ. Тинч одоо сүмбөө түшин хүү хайг ин хүмүүсээ тийм ээ. За юу вэ? За ямар ч нэг баярын хондгыг болоод өгдөрөө хөргий. За тэгээ одохгүй бас хоолон дээр нь ямар ч юм нэг ёсыг бодоод нэг Монгол хүн байна тийм ээ. Нэг баярын хондог хөргөнөө. За өдрийн минь өөрийгөө танилцуулаад танай ширээнд ямар учиртай хүмүүс болж байна? Яг нэмаа ихтэй байна. За ээжийн төрсөн өдрөөр манай ширээнд 4 хүүхэд нь хөргөн бэрүүд 2 хүн бүгд сууж. За аль хөргөн бэр үлээ. За хөргөнөө товсон. Хөргөн. За 2 хөргөн бэ. За окей. Өөрөө хөргөн наа. За их тодорхой хэлчихвэрээ. Тэгэхээр одоо 2 охин байх хэрэгтэй тийм. 2 охин. Ямар их чинь царайтай ч юм. За тэр хүн бүр их адилхан байна. За 2 охин. Сууж байгаа юм байна тийм үү? Тэр үлээхээ. За. Ер нь одоо 4 сайхан хүүхэд нь гэр бүлийн хамт сууж байгаа юм байна. Тэгээд танаас ч гэдэг 8 л гэсэн үг мөн. За. Окей, баярлалаа. За тэгээд та ажиллаа гинөө. Яасан бэ юм? Бүсгүйчүүдээ бас өөр юм явуулах гэдэг тийм. Тэр соёлтой гэж нэр. За юу яачих вэ? 3-р ширээний үйл юу гоо гэж микрофон авч. За сайн байцгаана уу? Өдрийн мэндийг хүргэе. Сайн өдрийн мэнд. За танай ширээн дээр ямар учиртай хүмүүс вэ? За манай ширээнд болохоор Нямагч яг төрсөн дүүгийнхаа хүүхдүүд нь байна. Хөргөчүүд нь байна. Одоо энд одоо манай яг өөрийн хөргөчүүд дүүнэр байна гэсэн үг. Тэгээд Нямагч дүүнэр одоо Нямагч яг төрсөн дүүгийнх нь хүүхдүүд нь. За окей. Манай ширээнд Матад 8 гэсэн төрөлөөс байгуулгын тэргүүн тэр орондоо доо одоо би тэр орондоо явуулсан. За нэгэн орно
За ингээд авгаа чирээд хүмүүс байна. За матнаа холбоо манай баяр сайхан Яваад чимэн хань баяр сайхан нөхөмөлс энэ матнаа энэ холбоо бол хүсэлтэй ийм алаатай мадам матнаа холбоо бол эрдэнэтэд алуу хааж ирсэн дарамнаар одоо өчигдөр ачигчнаар энэ матнаа холбоо байгуулсан. Матнаа холбоо бол одоо Маттын 8 гэж девиз 1936 онд байгуулж ирсэн. Тэр девиз уламжлал болж одоо эрдэнэтэй хороо одоо болтлаа гэж байгаа. Тэний хамт байж одоо байж байна. За баяр сайхан ахын хамаарлалын ажлын хүмүүс байна. Би болохоор манай ширээний 3 хүн бол баяр сайхан ахын одоо төрөсөд үеийг юм байна. За. Юу баяр сайхан ахын хамаарлалын хүмүүсийг ойлгож байна юм байна. Өдрийн За тэгээд бүгдээрэнд нь одоо энэ аагаар ингээд өргөжсөн хүмүүс ирүүлэх сайнсараа хүсье. За баярлалаа. За манай ширээ дээр бол Нямагийн хай баяр сайхны одоо цэргийн андуур буюу онжууд гэрүүлийн За. Окей баярлалаа. За чи төрсөн өдрийг 50% баяр ахын хүмүүс одоо явуулчихлаа. You know. Манай хүүхдүүд Тэр нь биш танаа өгд юм уу? За. сайн байцгаана уу? Айчлаа баярлалаа тапсан би хэлчихгүй. Сайн мэдээж мэдлээ. За яачи Рүүн байна. Амбэрн байна. Ахын би хөрнө байна. За баярлалаа. За ямар ч байсан сайхан танилцаад авлаа. Харилтаа бол талын чинээ хаа явсан газараа нэгдүүлээ таарууд мэдтэй устдаа би хэрвээ танихгүй өнгөрөөд ямар ч төрсөн өдөр дээр байсан шүү дээ гэж ярьж байгаа надад таамаагүй. За ингээд төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе. Урд удаан наслаараа хамгийн гол нь бие ирүүл ухаан саруул байхыг үлзийтэй өрөөлийг танд өргөн дэвшүүлж өрөлдөн ирсэн зочидтон танд баяр хондоо өргөж байгаа хүлээн авах. Таанаас төрсөн өдрийн баярыг хүлээе. хоорондоо сайхан хондоо тулгая. Хондоо гарчир чимээ бол муу муугай зүйлийг харьдаж үзэх хамгийн гайхалтай чиглэл чимээ юм байна шүү. Жаргал болоо. Жаргал болоо цоо. Хориг адар яа сонсож тийм сонсож байгаа. Айда, орон тийч хүмүүс таа хүн эзэн гадаадчлаа орон хайртайраа авахгүй бас талбай дээр гарч гүжгэж болно. Ингээд таа бүхэн соёлын ажилтан луучин. Эцэг хүлтгэвээ. Октогоо. За эцэг бид нар бол 70 насны ой гэж ярихгүй төрсөн өдөр гэж ярьж. Өнөөдрийн үчиг энэ баярыг тэмдэглэж байгаа шүү. Тэгээд таны микрофоноо шилжүүлье. Маш баярлалаа. За өнөөдөр энэ сайхан өдөр хэнд цугларсан хүмүүстээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За өнөөдөр бас төрсөн өдөр нь болж байгаа Нямаа гिचтэй төрсөн өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Таман урт удаан наслаараа эрүүл хийх хүсье. Тэгээд дандаа зориулаад Монгол улсын гаяа тогш гал мандахын хөгжим тороосоор үздэг миний ээж дөө хүндэтгэн зориуланд болъё. Та бүхний бас надтай хамтдаа толгох гэж бодож байна.
тэгээд ингэж бас арт талд нь бацсах хэвээр сайхан хандин зориулж явж байна. Баяр сайхан хатаа зориулъя. Мөн одоо хурц гэрсэн сайхан хэмээг ирчээстэй зориулаад ардын урд зохиол салхи сэтгэлтэн урчингийн гэрэл операшныг саяны түрүүний ажилтан гэрэлтэй инфо жавхлын дуугаар хүндэтгэн зориулна байна. Ирийнхээ тулах баган минийгээд энэ орвоод мэндэлсэн өдрийн хамгийн гал халуун мэндийг хүргье. Ирэн өргий. За ингээд тааштай өөрийнхөө одоо ажиж хөдөлмөрж ирсэн энэ одоо хөдөлмөр зан чанараа өнөөдөр өөрийнхөө үр хөвгүүд өвлүүлж үлдээсэн энэ цагаан чанараараа энэ үйл явдал өнөөдөр хөдөлгөөд үргэлжлээд явж байна. Тэгээд цаашдаа одоо энэ эмээгийнхаа ээжийнхаа энэ одоо сайхан зан чанарыг өвлөн авч өргөжлүүлэн яваарай гэдээ одоо аав нь ээж нь одоо та нартай бас энэ санааг ашиглаад хэлье. За баярлалаа. За нэмагч та бас таг баярын мэндийг хүргэе. Яг өдөр намтар дээр байлаа л дээ. Намаагчууд бол ер нь нэг тийм дуу цөөтэй юм уу гэж. Та ардыг урлын наадам гэж нөө бүжгэлдэг байсан гэж би таныг сонслоо. Биелдэг мөн гэж хошоо алтан медальтай. Тэр хэдэн онд болж исэн үйл явдал вэ ер нь?
Бүх ард түмний урлагийн үзэлтэй. Ааха. 84 он. 1984 он. Пүү. Би бол бүр сурагчгүй байсан биш үү? Хөө. Юу төрөх? Бүр байхгүй бүр ерөөсөө. Би 85 оног бүр бүрэлдээчгүй байсан байх гэж бүр ерөөсөө. 1984 он дараагийнх нь хэд онд байсан юм? 86. 84, 86 онуудад бүх ард түмний урлагийн үзэлтэй. бүх ард түмний урлагийн наадам мөн үстэй те урлагийн үзэгч гэж ярьдаг гэсэн. Ард түмний наадам гэж яригддаг байсан юм байна. Би тэгээ таныг ингээд таны намтар тэнд байна л да. Би зөндөө харлаа. Тэгэл төрөөл Улаанбаатартаа сургуулаа төгсөөл тэгэл сурч боловсрол тэгэл яг энэ одоо энэ цаглан юу Монгол шууданд талбай Монгол шууданд хэдэн жил та ажилласан юм бэ? Монгол шууданд 15. Юугаа микрофоноо та ойртуул л да. Цагтлагын шуудан холбоонд 15 жил ажилласан. Ер нь таны амьдрал чигээр талбай тойрол явцсан юм биш үү? Ер нь талбай энэлтэн төрөөл энэлтэн ажиллаад тэгэл явцсан юм биш үү? Ер нь тий. Тэгэл 70 насныхаа талбайд хойчлон тэмдэглээл ерөөс ингээл явчихж байгаа юм байна. За та бол үнэхээр баг ярьд юм байна. Би микрофон авлаа ерөөс. Үнэхээр ярьдгүй хүн байна. Ингээд таныг ч зовоогоод би ч өөрөө таныг яриулахад зовоод ингэж агаар болчих хоёулаа. Тэгээд 1984 86 онд бүх ард түмний урлагийн наадамд бүжиглэж явсан хүн гэдэг бол би биелгээ хийжсэн хүн гэдэг бол бас тухайн үедээ одоо тэр үеийнхэн залуучуудад донд бас одол байсан байна л да. 2 жил төрүүлнэ гэдэг чинь тийм амархан ажил биш. Тэр үед бол ерөөсөө нийгмээр бүгдээрээ соён гээгээрх урлаг гэдэг зүйл хайртай дуртай бүр одоо төрийн бодлогоор одоо дэмждэг байсан. Энэ үед ерөөсөө бүжгэлдэггүй хүн гэж бол бараг байдгүй байсан. Тэр олон бүжгэлдэг хүн дундаас 2 удаа авна гэдэг чинь өөрийгөө эхний удаа л яг за аз байсан ч юм уу юу ч байсан гэж бодъё л да. Яагаад 2 дахь авч байна гэвэл 2 дахь төрүүлж байна гэвэл үнэхээр чадж байсан болохоор 2 удаага төрүүлсэн байдаг юм байна. Тань баяр үргээ залуу сайхан 1984 оны төрсөн Монгол үеийн эсрэг амлалыг гавьяа өнөд юу явуулах вэ?
Сэжтэй баярлалаа. Хатнуудыг noises таавал баярлалаа. Хадуун залуу насыг санагдуулсан баярлалаа. Чичигнээс баярлалаа. Баярлалаа. Өөртөө дөрвөн ширхний ойрын сүнчил бүр амар гоё харж байгаа. Бүр хажуунаас ингэж юу хараагүй шүү хэлээ. Тэ ямар их чигээр айгүй хол суулгач юм ийшээ суулгасан байна. Тэгээд зүгээр би цаг тийм жижигхэн бас бадлаа яриг бол гэсэн ямар ч чи бүр хүүхэд байхасаа бол одоо төмөр замын дууж гэж болоод тэр үеийн дугаас тийм бэртээс төмөр замын дууж гэж болны бүжгийн дугуйд явдаг байсан юм байна. Тэгээд одоо 70-80 донд үйлдвэрчний төв ордог гэдэг одоо баруун дөрөв замын Монголын үйлдвэрчний соёлын төв ордог тийм ээ. Тэнд бол одоо хараа цай гэдэг бүжгийн одоо хамтлаг гэх үү. Хараа цай бүжгийн хамтлагаас бүжгэлж байсан юм байна. Ер нь бүжгийн ордог тэгсэн мөртлөө мэдээж тэр үеийнхэн чинь ингээд шууд мэрэгжлийн бүжигч болоод айлын театр чуулгад бүжиглэнэ гэдэг нь бол бас л ховор хэцүү ажил тий. Одоо ажиллаа хийж арга ирүүлээ авч явна гэдэг. Тэрний хажуугаар өөрийгөө хөгжүүлж байсан одоо ийм гоё зүйл байгаа шүү. Тухайн үед чинь их цаг дэстана гоё ярил ярихаар юм билээ тий. Ханд юм гэх бовч. 21 аймагаас ирдэг байсан уу? Тэр Бухартумыг ихэрч мэдээж тийм ээ. Бухартумыг ихэрч одоо тэгээд Бухайн орноос ирэл тийм ээ. Зүгээр яг ярих хэрэгтэй. Ярилцсан юм ээ. Тийм. Бухартумны наадмын тухай таваас ярих гэдэг шиг байхад мэдээд нэр бовчгүй. Даа наадам ярих хадаггүй. За өнөөдөр яг энэ цогцсон хүмүүстэй энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Миний найз Нямаа ойртой аймгийн бид нар сайн ярил хамаатан болдог. Сархаж ярил одоо найз нөхд олон жил найзтай. Баяр сайхан маань болохоор бид нэг ангийнхан одоо Баян Зүрх дүүргийн 53 дугаар хамт дүүр гэсэн. Тий манай нөхөр энэ баяр сайхан хоёр болохоор нэг анги бид гурав нэг анги гэж нэг ангиус салцсан баггүй юу. Тэгээ манай баяраа маань их сайхан азтай сайхан эмэгтэйтэй суусан. Сайхан дөрөв хүүхэдтэй хүүхдүүд нь бүгдөө илэг бүтээв илэгсэг сайхан амьдардаг. За тэгээд Нямаагийнхаа товчрын юмнаас ярихад би альбомыг үзэх их дуртай. Манай Нямаагийн нэх гоё ингээд одоо өөрийн бараг 3 хувац шиг тийм нарийнхны бүжигдэг зураг нь өгдөө. Би өнөөдөр тэр зургийг энэ тавьдаг байж гэж бодлоо. Их гоё. Тийм. Ямаатаа бол ер нь маш их баярлж явдаг. Их өвчтөө хүнд ингээд одоо бид нар чинь бас амтарч бизнес хийжсэн уршаа хамт их явна. Их түшигтэй, хүнийг их асуудаг, халамжилдаг ийм сайхан бүсгүй. Энүүгээрээ дамжаад биднес одоо гэр бүлийн найзууд манай курсийнхан биднес бүгдөө гэр бүлийн зарим нь өнөөдөр бас ирэх байна. Ингээд Нямаагийнхаа 4 хүүхэдт нь одоо 2 хүү ингээд 8 хүүхэдт аж 30 зээнэрт нь бүгдэд нь эрүүлэх сарвал сайхан аз жаргалаар дүүрэн аав ээжтэй дандаа бэлтгэж амьдраарай гэж өрөөё. Баярлалаа. Баярлалаа. Хаач гэсэн тэгээд бас сайн хамжаарай. Орнас жолгаан жаргаарай. Зөв хүч сургаатаа тайлбар. Хадэр зөв хүч сургаатаа тайлбарлах учрыг мэдгүй юм. Намнаас уушсан. За. Гэхдээ алтан таяг бэлэн байгаа бидэнд карманд. Яг тийм. Манай хөгшөө 100 нассан байхгүй юу гэж. Тэг яг 100 нас хүрээд тэгээд энэ ямар юм байдгийг гээд ач зээнэр нь нийлээд одоо нэг таяг судлаа. Тэгсэн чинь тэр чинь энэ юунд уршаан төвдөд ургадаг тийм мод байд юм байна. 6-таа гэдэг нэртэй. Тэгээд ингээ сайн харах юм бол нэг юм яг хулс шиг юм үе үеэрээ ингэж ургадаг. Тэгээд ийм мод байд юм билээ. Тэгээд монголчууд 100 насч 6-таа гэдэг тийм нэртэй таяг юм билээ. 6-таа гэдэг нэртэй тийм модоор гэдэг таяг гэдэг юм. Тэр таягийг турлахыг хүсэж байна. Баярлалаа. Оны 4-р сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын 1-р орчин газар Сэддийн Нямаа мэдээлжээ. Тэрээр 8 хүүхэдтэй айлын нэг өгөөд багнасаа эцэг эхийнхээ гар дээр өсөж төрсөн юм. 1964 онд Төмөр замын 2-р сургуульд ирсэн орж сургуулийн амьдралаа эхлүүлсэн.
суралц хугацаанд тууштай хичээнгүй зангаараа ялгарч 1972 оны 8 дугаар ангиа амжилтаа төгссөн. Үүний дараа хөнгөн хүнсний үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийн ээлжийн ангид суралцсан 1974 онд төгсөж хөдөлмөрийн амьдрал бэлтгэгдсэн нэгэн болжээ. 1974 онд түүний амьдралын шинэ ихтэй байлаа. Улаанбаатар хотын Цагаан шуудан холбоонд хэвлэл сонин марк продукцийн ажилдаар хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. Энэ салбарт олон жил тогтвортой ажиллаж хариуцлага тууштай байдлаараа хамт олонныхоо итгэлийг хүлээсэн. Мөн 1985 түүний хөдөлмөрийн ажлыг төр байгууллагаас удаадараа үнэлж ирсэн. 5 жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж социалист сургалтанд тогтмол амжилттай гаргасны үр дүн 1985 онд 7 дугаар 5 жилийн гавшгаа 1990 онд 8 дугаар 5 жилийн гавшгаач хүртэж байжээ. Агуу баярлалаа. За тэгтэл ямар ягч 1985 онд би дөнгөж нэг нас хүрэхэд мэндэж игэж байхад Монголын хүүхд залуучуудын эвлэлийн төв хорооны залуу гавшгаач алтан медалаар шагнагдсан. 1986 онд Ардын урлагийн их наадамд 2 удаа оролцож хошоо алтан медаль хүртсэн нь түүний авьяас чадварыг илтгэж байлаа. Урлаг орон сайхны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг нь үнэлэн 1991 онд Тэргүүний урлаг сайханд цол тэмдэгээр шагнасан юм аа. 2006 онд байгууллагынхаа хөдөлмөрийн авраг болж Цагаан шуудан холбооны газрын хүндэт самбарт хөргөн байгуулж байсан байна. Харин 2021 онд хөдөлмөрийн хүндэт медаль хүртэж мөн Монгол улсын ерөнхийлөгчийн зэрэгээр алдар тэхийн 2 дугаар зэргийн одоогоо авсан байна. 2023 онд олон жилийн үргэлжлэлтэй хөдөлмөрс салбартаа оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын засгийн газрын шагналуулах хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнажээ. Хөдөлмөрийн тэргүүний ажилтан Сэддийн Яман эрүүлийн эх орондоо нэртэй 4 хүүхэд төрүүлж өсгсөн бөгөөд том хүү их тайван, удаах хүү их бол, том охин инх цэцэг, баг охин инх цолмон наран тусын ажил хөдөлмөрөөр эрхэлж нийгэм өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа. Тэр нөхөр баяр сайхантай гэрүүл болж өнөөдөр үр хүүхэд ачсээгээрээ хүрээлүүлсэн өнөр өтгөн айлын эзэгтэй болон амьдарч байна. Сэддийн Ямагийн амьдрал болон олон жилийн хөдөлмөр тууштай зөвлөл гэр бүлийн үнэт зүйлсийг эрхэмлэн авч явсны тод жишээ үлээ. Хүндэтгэн хүрэлцэн ирсэн эрхэм зочинтой бүхэндээ гэр бүлийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Эсгэрэн хамтлагийн уран бүтээлчид бүжигчдээс тайзны хүндэтгэн өрье. Хамтдаа өрөө бүжиг явуулж байгаа маа. Тэгэхээр манай цугласан хүмүүс маань сайхан эгчмээ та босч ирээ сайхан бидэртээ биелж байна. Таныг одоо сайхан хөтөлбөрийн ширхээс наашаа хурж ирээсэй гэж хүсэж байна. Хайс. Асваажээ. Hey!
Бүжигчин хүмүүс байдаг юм байна. Та ихчтэй, эсгэгчтэй бас уртаас нь удаан жаргахын үлзэлтэй өрөөлийг өөрөнд нь өргөд дэвшүүд. Яа баярлаа. За баярлалаа. Эсрэгийн амтлагийнхаа уран бүтээлч баярлалаа. Манай Немаягчийн маань 70 насны төрсөн өдрөөр бас халуун залуунасыг нь санагдуулж чадсан баха гэж бодож байна. Бүгдээрээ хүндэтгэн бас суурлаасаа боссон та бүхэнд баярлалаа. Бүжиг гэдэг бол гайхалтай үйлдэлтэй. Хүн за дуу бол мэдээж үг байна, аялгау байна. За жүжиг бол мэдээж тайз байна, үг байна. Бүжиг гэдэг зүйл бол тайзан дээрээс биеийн үйлдэлээр бүтэн амьдралыг өгүүлж чадах тийм гайхалтай урлаг юм аа. За ингээд бас үр хөвгтүүдээ одоо бүжигийн урлагт бас сонирхуулж, дурлуулж байхад бол гимгүү шүү гэдгийг би та бүхэнд хэлбэрэй. За ингээд та бүхнийхээ залуу дуучин мөнх эрднийг хүндэтгэн өрийн өгтөө авна уу? Савцано та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тэгээд танд төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Бяцхан баярын мэндчилгээ ирсэн байна. Ингээд хамтдаа дэлгэцэн анхаарлаа хандуулцгаая. Хэмээдээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Хайртай татны хүмүүстэйгээ энэ өдрийг мартагдахааргүй гоё өнгөрүүлээрэй. Хайртай шүү. Тамбацгано та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Имэдээ 70 насны баяраар хамгийн хайртай татны хүмүүстэйгээ дурсамжтай сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. Гэсэн имэн та урт наслаарай. Үүн ас олон Австрали улсад хичээл номдоо шамдан суралцж байна. Хайртай имэдээ хорвогийн хамгийн сайн бүхнийг хүсье.
Имээд Австрали улсын Мельбурн хотоос инх мөрөн хүн 70 насны ойн баярын мэндийг хүргэж байна. Сайхан тэмдэглээрэй. Ингээд эхнийх нь хаана байсан бэ? Австрал, Сидней, сая Мельбурн байсан бас тий. Гурлаа Австрал байгаа юм уу? Оо за. Австралиас баярын мэндэлгийн нийслэлээ хүлээн авсан бахаа юм ээ. Сайхан баярлалаа. За. Нэг сайн байна уу? Сайхан авч гэнэ үү? Саншны баяр сайхан болсон уу? Одоо улсын эмэгтэйчдийн баяр сайхан болов. Одоо сайхан баярлж гэнэ үү? За, нэмаа маань хаана байна? Ногоон дэвтэр сууж байна. За, нэмаадаа зориулаад надад нэг жоохон зориулаад өөрсдөө зориулаад өөрийнхөө ажлын зориулаад хүчтэй жигдхэн сайхан чи. Жигдхэн. За наадтай сайхан байна. Тэгээд ер нь бол одоо бас сайхан насныхаа нарыг хийгээд хамгийн ойртныхаа хүмүүсээ цуглуулад ингээд байж байгаа баярууд их сайхан их орон хоёрыг би ижилшил бодож байдаг. Ахын хүм очлон хоёрыг бас их ойртуулан бодож байдаг. Тэгээ өөр хүүхдийн нэг сайхан нэр мөр үтэн ажилтай албатай найзтай нөхөдтэй ингээд сайхан явж байхдаа их хүний сэтгэлийн нүдний жавар арилсан байж харагддаг юм. Тэгээд танд их харж байгааг хүсээ. Өөр хүүхдүүд чинь сайхан таны баярыг тэмдэглэж ирж байна. Тэгээд эхнийхээ дуу өөрт чинь зориулаад Монгол бүсгүй үзэгслэн доо гэдэг дуу энэ сайхан хүмүүстэй хамтран дуулж жаргалан яа. Монгол бүсгүй доо сайхан найзаач бүжиглээ юм ба. Спорттэй хөтлөө. One Багийн уралдаан хийж байгаа. Ачааллыг үгүй. Аюу. Хаасаа бүжиглэж байгаа. Тэгээд хаяа сайтай хатмууд гэдэг дууг та дуулж өрөөд манай жамба маань өсөлжсэн. Хаяа сайтай уцаа байна. Хаяа сайтай хатм гэдэг дуу дуулж манай хатмууд зориулж дуулаарай гэсэн. Тэгээ одоо бас дөрвөн сайхан гүйтэй хоёр бэртэй хоёр хөргөлтэй юм байна. Тэгээ хөргөн бэрүүдээс нь одоо мэдлэгээ олж би одоо гүйцэтгэе дууг нь хаяа сайтай хатм. Чи самар. Өөртөө зөвлөмж маса бүжиглээ хамгаалсан.
өсгөлүүд зориулаад султаадаа зориулаад одоо оцсон хайлаараа гэдэг бид нар хэлсэн охин хүн оцсон хоёрыг би гордон бодж идэг гэдэг. Тэгээд энэ дуугчмөрөн сайхан хамт дуулж явлаа хэлээ. Оцсон хайлаараа гаргараасаа барайч мөр шингэсгэлээ. Хамт дуулъя.
дугаар жаас барай үзчих тийм үү. Ганц дугаар үзчих тийм үү. Та шал өөр дугаар тийм ээ. 1 2 1 тийм үү. Хата 1 2 1 үнэхээр гоё дугаар тийм байна. Ормод ялждээс яа. Яастай винша. Артистик гэрөөний аваа явчихсан чи яах юм. Ашиг энэтэй ярьснаас бүр хоолоогоор ярьсан дэр байна дөө. За баярлалаа уцархтай баярлалаа. Харин одоо Ямаягчээр таны төрсөн өдөр зориулж алан хүмүүс эрдэнэ алган нэрмэн байна гэж зөгнүүлж ирсэн мөрөмн алтан булзах газараас болоод амандаа өмгтөл залгичихлаа гэж зүүдлүүлж ирсэн үр хүүхдүүд тань гэр бүлийнхээ хамтаар тань дэлгэцэн баярын мэндчилгээ бэлдсэн байна. Хамтдаа хүлээн авцгаано. Их цалмангаас нь танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танда төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. 70 насныхаа ойн баярыг найз нөхөд, ойр дотныхаа хайртай хүмүүс, үр хүүхэд, ач зээл нартайгаа сайхан өнгөрүүлээрэй. Сайн бацхан бүгдний баярын мэндийг хүргэе. Тэгээд та бүхэн миний чинь баяр хөөргийг хуваалцгаар ирсэн бүхэн маш их баярлалаа. Ямаягчтай төрсөн өдрийн халуун баярын мэндийг дахин мөргөн дэвшүүлээ. 10 сар тээж алтан заас салгаж алаг хорвоод бэнтлүүлэн ангир ургаан шимүүлэн өсгсөн ачид дөрвөн хүүгийн гэр бүлийн хамт тайзнаа гарч ирэхийг хүндэт хүргье. Бэлбуусан шагашиг дөрвөн сайхан хүүдэн өнөөдөр BBC олсон халижилтэй үр хүүхдүүдтэй болж өнөр өчгөн болсон энэ сайхан өдөр танайда хайртай шүү гэсэн цагаан сэтгэлээ илэрхийлж яваг таамын хүлээн авах. Sarma
Яасан торгон мэдрэмжтэй хүүхдүүд вэ? Ямар сэтгэлтэй хүргэн бэрүүд вэ? Ямар зүтгэлтэй хүүхдүүд вэ? Энэ цаг хүүхдүүдтэй хүн одоо ямаач та өвдөг ирэхгүй штэ. Өвдөг ирэхгүй. За ингээд хайртай ихтэй үр хүүхдүүд нь хайрцгийн хамтаар тань бас бяцхан хүлтгэл гарын бэлэг зэгэж ирснийг та хүлээн авна уу гэж таныг би энэ тайснаа хүндэтгэн орж байгаамаа. Сая хүүхдүүдийн өгсөн ярилцлагыг би бас таанартай хамт харж суулаа. Хөдөлмөр хүнийг бүтээдэг юм аа гэдгийг та үнээр харуулж чадчихъя. Үнээр энэ дөрвөн хүүхдийг эвтэй найртай байлгаж энэ нийгэм одоо саяны ах эгчнэр гэдэг чинь бас хүндхэн нийгэм өссөн төрсөн хүмүүс шүү дээ. Тэгээд тэр нийгэмд одоо ингээд бүрэн хүүхдүүдээ ийм сайхан хүмүүжүүдээ боловсруулад эвтэй найртай ийм сайхан одоо авч ирсэн танд одоо маш их баярлалаа. Маш их баярлалаа. Ажиллаж байгаа салбарынх нь одоо би хүүхдүүдэд нь ажиллаж байгаа салбарынхны өмнөөс би тань баярлалаа гэж хэлмээр байна. чиг олохгүй тархин дүнкэжми алдыг нэвтэдэд харноо та тэзэнгүй цэнгүүгээ найртай юм шиг санаахё Ямагчтай одоо өөрийнх нь төрсөн дүүн насан бат одоо гэр бүл болсондоо өөр хүүхдүүд нь одоо байгаа энэ хүүхдүүд нь ямар сайхан ээжийг авч явж байгаа бид нэр амар баяртай байна. Өөр хүүхдүүд нь аягүй хүмүүжлтэй бүгдээрээ хөдөлмөрч ямар сайхан хүмүүс гэдгийг амьдрал харуулж байна. Та хэдтэй баярлалаа. Том бэрн байна би. Тэгээд энэ дөрөв хүүхдийн хамт урт удаан насаж удаан жаргаж эрүүл идэх миний ээж 85 хүрч байгаа. Миний ээж насыг настаарай гэж өрөөё ээжтэй. сонсож чагнаад сууно та хэрсүүсэн хүүгээ хинтэн юм Төрийн босгоолын хэсэг төлөөлөгчд Нямаада төрсөн өдрийн баярын төрөхөөр хэсэг төлөөлөгчдээс нь Нямаагаас манай төрийн босгоолын гишүүн хүндэт их олон хүүхдийн их үйлчилэгчин нэг алдартай хүн байсан байна манай гишүүн. Нямаада төрсөн өдрийн баярын төрөхөөр хэрэгцээгээр энэ төрсөн ээжийнхээ хатам ээжийнхээ төрсөн өдрийн баярыг тэмдэглэж энэ сайхан одоо оройн үдшгийг энэ өдрийн амар амгалан бэлгэлсэн хүндэт одоо өр хүүхдүүд та нөхдөөсөд талархал илэрхийлж байна. Манай Няма ихч маань өнөөдөр энэ сайхан насны баярын төлөөр одоо баярлж байна. Түүний нөхөр манай баяр сайхан орман Сэргээ ангийн олон удаа
төсөж явхад миний ямар гişвэн тасч явж байсан манай төсчний алдартай бас өсгөө шүү. Ийм учраас Монгол улсын зөвшөөрсөн баярч талч явдгийн таад Монгол цэргийн хөгжөөч шүү. Ингээд айдолын мэлчээр шүрья. Намагтай хамуртай За бид хэд бол Баярхаа цэргийн сургуулийн төгсөөд 45 жил болж байна. Манай ангийн бэр байгаа. Манай Нямаад бол харьцал дүлийн хүн мэдрэгддэг сохор хүн ч гэсэн харьцал амтддаг тэр сайхан зан чанар байдаг юм. Энэ бол манай Нямаагийн хүнлэг инэрэнгүй хүний сайхан сэтгэл байдаг юм аа. Тэгээд Нямаа баялагийнхаа гэр бүл өр хүүхдүүд дэлхийн дөрвөн шагаа шиг сайхан дөрвөн хүүхдэд нь ач зээлт нь эрүүлийн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөд ертөнцийн нар сарны ивэл тогтон хайрлагдан хүнлэгдэж 9 үеэрээ жаргал цэнгийн мандаа идэж явах ёо. Баярлалаа байна. Ингээд баялаг төрөл үеэжүүд өгшаа гэдгээр болтой. Тэгээд ямар ихтэй ингээд төрсөн өдрийн мэндийг хүргэж үеэжтэй аз жаргал сайн сайхан бүхэнд хүсэе ёо. Чухал мэдээ төрсөн зүйл ихнээр Хүний хайр гэж бас нэг сайхан байгаа шүү. Уг нь бол зөвхөн Нямаа ихчлэл бэлэг өгч байгаа байхгүй хүмүүс. Тэгэхэл баяраа нэг өөрөө авч явж өөрөө хамгаалаад ирсэн юм байна. Тасралтгүй хамт байдаг шүү ерөөсөө. За баярлалаа гэж та баярлалаа. Та бүхнийхээ өмнө Монгол улсын ардын жижигчин Чирцээгчийг хүндэтгэмөрье. Игч хүндэдэг нэг за сайн байцгаана уу. Энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе. Хүн одоо бас наслна гэдэг бол Бурхны өгсөн өгөгдлөө мань мэд энэ төр бол одоо даал гарсан. Одоо яг дүүдээ ирээд дуулж байгаа юм байна. Насхан баяртанд дуулж өгье, сайхан дуулж өгье. Ингээд та бүхэнтэйгээ хүмүүний нэгэн урсгалаар хамтдаа урсцгаая. 너
хүндээ үнээ хэлж явдаг болсон. 50 гаруй жил дуулаад 70 гаруй наслаад ирэхдээ байна шүү. Тайзны хүн бол хоёрхан юмд л их дуртай болно да. Нэгдүгээрт нь одоо өөрөөс нь ерөөсөө нэг алга болохгүй, юм гарахгүй, гарцдахгүй, харин ч одоо өөртөө энерги хураагаад авахаар алга ташлтанд их дуртай болно. Жигтэй хүн дуртай болно одоо. Тэгэхээр одоо яамаар байна? Цөөхөн гэвчтэй одоо алга ташаад эйгүүдийг сайхан хоёрдугаарт нь одоо тийм сонир болно. Цэцгэнд нүгэлтэй дуртай болно. Ямаа шиг болно одоо яг. Одоо цэцгэд харагдвал одоо баг очиж миний хэм шиг санаад л авахгүй ингээл байдаг болдгийн да. Тэгэхээр одоо таалт яг зүгээр алгаа сайхан даших болно. Би тэгвэл дахиад дуулаад өгнө. Цөөхөштэй. За одоо та бүхэндээ саяхан одоо дуулсан да. Жил гарны өмнө дуулж одоо хүмүүс бас их дуртай болсон тэр дуунд зөв бэлгтэй ээж гэж сайхан дуу өргөн барья. Зөв бэлгтэй ээж минь дүүнээ маннаж хонаа юу хаач ясан нүгэ хажуудаа шиг мэдэрхий
Одоо жоохон загнаад байж болохгүй маа.
бичлэг хийж авах хүмүүс байвал аваарай. Төрсөн өдрийн мэд хүргэе. Санаас өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрөөс 70 насны хавааг хийж байгаа.
ямаагчтай амьдралд наад шаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Гэр бүлийнхэн дөрөв дөрөвсөд ах дүүс энэ жил та бүхэнд өнөд хүрэлцэн ирсэн. Бүгдэд наад шаргал хүсэж байна. Тэгээ бүгдээрээ сайхан хамтдаа дуудаас бүжиглээсэй гэж хүсэж байна. Гэхдээ бүгдээрээ хамтдаа төрсөдрөө дуудаа. Багчуудтай өгөх гарын бэлэг байгаамаа. Тэрийг гардуулах энэ үйлдэлийг эхлэвшээ. Хоёр хүү, хоёр охинтой бас ээж хоёр бас нэг хөрхөн бэлсэн тэрийг бас гардуулж ирж байгаамаа. Ингээд миний хүлээх хот надад бэлэн байна уу? Үгүй За танаа хөө тэр шилээ хоргон дотор ороод алга болсон. Одоо л гарч ирж байна. Яма. Дурга болцоо дүүнэр дурга болцоо дөрөв арга. Завгүй өгшөг байна. Ээж аваа юу хэвлүүлүүд хэвлчих байлаа. Тэгсэнгүй зориудаар одоо ингээд яг ориг мөнгийг ингээд бэлдсэн. Мөнгө гэдэг бол амин зүйл юм, амтай зүйл юм аа. Энийг олно гэдэг амаргүй байдаг. Гэхдээ миний хүүхдүүд өөрсдийн хүч хөдөлмөрөөр энийг бас эрхшээлтэй оруулсан юм аа гэж гатуулж байгаа байна. Ээж аваа зүгээс. Болор мөнгөн оддиндоо болзон дотлоо ат чаргаа хайр хайраа сүлэн дүргэж ханьсан жаргаа ат чаргаа элэг бүтээн чаргалын улаан их шиг ярохан Туган нүрөө Ордо мустик сайхан бүхнээ өөсчин ёрооч аз чаргалын хүсье амжилт ялалтын ухаан дум алтан ялалзах аз чаргаа бага бүхэндээ сэтгэл дүүрэн бардам амьдраа аз чаргаа элэг бүтээн жаргалын дуугаа их шиг ярухан Ордо хүсдэг сайхан бүхнээ өөчин ёроо Гоё. За болж. Та нар ингээд өөрсдөө ямар үнцэнтэй өвөө эмээ чинь та нарт ямар хайртай болохыг харгуу. Ерөөсөө хүмүүс бэлэг өгөхгүй байсан шүү дээ. Зөвхөн танаа шиг бүх хүмүүс нэг бүх хүмүүс бэлэг өгдөг тийм ээ.
За хичээлдээ сайн сураарай, ээж аваахаа өгөн дороорой. Танаа аав ээжүүд ч бол хөдөлмөр гэдгийг энэ биеэрээ мэдэрсэн бүтээж хөдөлмөрч хүмүүс шүү. За ёо аав ээжийнхаа нэрийг өндөр дөрвиж, эх орныхоо нэрийг мангар зингэр дэлхийн тавцан дээр дагалж явахыг ах нь юу ёо? Өнөөдөр төрсөн өдрийн эзэн Сэдэлийн Ямагийн гэр бүлийнхний урилгыг хүлээн авч хүндэтгэн ирсэн найз нөхөд, дүүнэртэн, цэргийн амт нөхдүүдтэн, үр хүүхдүүдтэн, ач зээлэртэн чин сэтгэлээсээ баярлалаа. Дараа дахин уулзахын өлзөөтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Сайхан баярлаарай. Нартаа сайхан өдөр та бүхэн уулзна гэдэгт найдаж байна. Та бүхний минь ажил үйлс арц шиг ариухан, сүү шиг цагаахан байхыг чин сэтгэлээсээ хүсье. Баярлалаа. Сайхан баярцаагаараа таараа. Аз чаргави хүсье. Аз чаргави хүсье.